Ингээд хүндэтгэлийн тайзнаа мэдчилгээ дэвшүүлж үг хэлнүү хэмээн улсын хурлын гишүүн засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Нэм осрын уучрал улсын хурлын гишүүн Банзрагчийн төвшин улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүн Эрдэнэ билгийн од баяр улсын хурлын гишүүн Бат улсын Бат Эрдэнэ нарыг хүндэтгэлийн тайзнаа хүндэтгэн урин залъя. За эрхэм төрийн төшөөдөд тайзнаа урин дуудаж байна. За энэ шатуугаа. За өнөөдөр энэ сайхан одоо өдөр манай Увс аймгийн 100 жилийн энэ сүүхэн түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд бас сэтгэл гаргаж бас хүрэлцэн ирж за энэ Увс аймгийнхаа 100 жилийн ойн үеэр одоо их хурлын төвшин засгийн газрын төвшөндөөс ажиллаж байгаа за сэтгэл нэгтэй одоо Увс аймгаар овоглож яваа эрхэм хүмүүс хүрэлцэн ирсэнд их баярлж байна. Тэгээ өчигдөр Увс аймгийн нутгийн зөвлөлийн дараагаар бас 18-9 жил ажилласан манай Чойжл сүрэн сайд маань бас санаачлаг гаргаж за улсын их хурлын 21 гишүүний бүрэлдэхүүнтэй ийм сайхан уулзалтыг хийсэн. Тэгэхээр улсын их хурлд өнөөдөр за Увс аймагтай холбоотой 21 одоо их хурлын гишүүн байна. За 21 гишүүн болвол нэмэгдэх болцоотой гэж бас хэлсэн. Тэгэхээр энэ тоо бол бараг 25-д ч бараг хүрэхээр юм байлээ. Тэгэхээр ийм одоо олон гишүүн бол өнөөдөр улсын их хурлд ажиллаж байгаа. За манай засгийн газрын төвшөнд бол за манай 3 шадар сайд бол гуруулаа одоо Увс аймгийн харьяат. За ингээд хэрэг эрхлэхийн сайдтайгаа нийлээд засгийн газарт бол 7 бол засгийн газрын гишүүн одоо бол ажиллаж байгаа. За миний хувьд бол манай бас ээж энд бол суралцсан ирсэн байгаа. Тэгээ миний ээж бол Увс аймгийн 100 сүмийн харьяат Монгол улсын гавьяат багш одоо цэцэгмаа. За ингээд би бол одоо Увс аймгийн зээ гэж одоо хэлүүлж яваадаа үргэлж одоо бахархаж байдаг. Тэгээ манай увсчууд бол хөдөлмөрч, бүтээлч за аливаа зүйлд бол үнэхээр одоо тууштай ийм сайхан хүмүүс. Тийм ч учраас би бас энэ улс төрийн ажил албыг хасч явахдаа Увс аймгийн харьяат гэж анкет нь ороод ирэхэд бол дандаа бас өөр юмсэг сэтгэлээр хандаж энэ хүн бол ажлыг бол хариуцсан бол бас хариуцсан шиг хийж чадах юм байна гэж ингэж бодож увсчуудаа бас үргэлж ингэж хүндэтгэлтэй ханддаг. Тэгээд өчигдрийн бас уулзалтанд намайг бас урьж за энэ жилийн одоо 100 жилийн арга хэмжээнд засгийн газрын төвшөнд ч гэсэн манай одоо 3 шадар сайд байгаа. Энэ олон сайд нар байгаа учраас засгийн газрын төвшөнд өндөр ач холбогдол өгч одоо ажиллах ёстой гэдгийг манай одоо Чойжл сайд манлайлж байгаад бол их баяртай байгаа. Тэгэхээр засгийн газрын зүгээс энэ жил бид нэр 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд бол өндөр ач холбогдол өгж ажиллах болно гэдгээ би бас илэрхийлье. Тэгээ өөрийнхөө зүгээс, хувийнхаа зүгээс болон за манай одоо гэр бүл одоо энэ Увс аймгийнхаа 100 жилд одоо бүх талаараа дэмжлэг тусалцаа үзүүлж ажиллана гэдгээ өчигдөр бол бас Чойжл сайдтай хэлсэн. Тэгээ нутгийн зөвлөлтөө бол бид нар ч юм бол энэ сая 3 сарын хугацаанд бол маш их ажил хийх юм байна гэдгийг харлаа. Тэгэхээр цаг их бага байна. Тийм учраас өнөөдөр хорон цогсон хүн болгон сэтгэлийнхаа хандвийг өгөх ёстой хаа гэж би бас бодож байгаа. Тэр утгаараа бол бас хуваалсаа болоод гэр бүлээсээ одоо хандваа өргөнө гэдгээ өчигдөр бас илэрхийлсэн. Ингээд одоо идэвх зүтгэл гаргаж оролцох болно гэдгээ та бүхэндээ хэлье. За ингээд энэ жил бүгдээрээ одоо Увс аймгийнхаа 100 жилийн ойг ёслол төгөлдөр
тэмдэглэн өнгөрүүлэхэд хүн бүрийн оролцоо маш өндөр шүү гэдгийг хэлье. Та бүхэндээ маш их баярлалаа. За, сайн байцгаана уу? Нутгийн зам олон та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол улсын тусгаар тогтнол биднээс салаагүй. Тусгаар тогтнолын төлөө бидний өвгдөөс ялангуяа манай баруун хязгаар улс нутгийнхан маань бол ёстой халуун аймаг бүлээн цусаа гэдэг шиг тэмцэж ирсэн. Миний өвөө партизан Ахмад Дайчин манай Увс аймгийн бүх мөрөн сумын 7 партизан байдаг. Энэ 7 партизан хүний удам бий. Бид нар өнгөрсөн 100 жилийн хугацаанд тусгаар тогтнолын төлөө тэмцэжсэн бол эх 100 жилийг бид нар эдийн засаг эрчим хүчний тусгаар тогтнол гэж тунгаглаж байгаа. Увс аймагтаа бид нар олон ажлыг хийх шаардлагатай байгаа. Ялангуяа ил жуулчлал өгчөж байгаа энэ цаг хугацаанд байгаль экологч суурилсан дэлхийн хүн төрөлхтөн хамгийн сайхан үзэмж төгөлдөр байгалыг хайж очдог болсон энэ цаг хугацаанд Увс нутаг маань уул усны деваажин болсны хувьд ургамал амтан их орон болсны хувьд олон гадаадын жуулчдыг хүлээж авахд бэлэн болж ажиллаа эхлүүлэх ёстой гэж бодож байгаа. Тэгээ саяны ажлууд дотор бол маш олон сайхан ажлууд байна. Өчигдрийн одоо улсын хурлын гишүүдийн уулзалтаар бол улсын хурлын гишүүдэд тухайлсан үүрэг даалгавруудыг өгч улсын хурлын гишүүдийг одоо энэ үүрэг даалгавруудыг биелүүлж ажиллахын тулд хариуцлагыг нь хяналтыг нь тавихаар манай Заяавал гишүүнийг бас тохоон томилж өгсөн. Тэгээ Заяавал гишүүн маань өнөөдөр өглөөнөөс бас ажилдаа ороод өглөөс ирэхэд сайн байна уу та нутгийнхаа одоо энэ арга хэмжээнд ирнэ үү гэдэг ингээд мессеж бичиж чаддаг байгаа. Тэгэхээр бид нар бол цааш нутгийнхаа төлөө бол их олон ажлыг хийх ёстой. 100 жилийн ойгоор хийж байгаа бүтээн байгуулалтууд маань ард иргэдийн маань хувьд үр өгөөжтэй, хүртээмжтэй, үлдэстэй байх ёстой гарч байгаа. Тийм учраас улсын хурлын гишүүдийн хувьд бол тодорхой ажлуудыг иргэдрүүгээ чиглэсэн байдлаар бас хийгээсэй гэдэг ийм санаачлалыг гаргаад манлайллын дор явж байгаа гэдгийг та бүхэндээ дуулгая. Ингээд өнөөдрийн энэ арга хэмжээнд нь бүгдэнд нь амжилт хүсэж 100 жилийн ойгоо бүгдээрээ сэтгэл тэнэгээр уужуу сайхан угтахын үлзийтэй сайхан ёроолыг өөд нь өргөн дэвшүүлье. Нутаг зүрхнээс уяатаа гэдэг та бүхэндээ маш их баярлалаа. Баярлалаа. За харьхраа түргэн хан хөхийн улс Увс сэргас үүрэг нурдын уул усны одоо деваажин гэдэг Увс нутгийн зон олон та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За өнөөдрөөс яг 100 жилийн өмнө одоо Дөрөвдийн далаа хан аймаг үнэн засагт зоригт хошуу хоёр нэгдэж Чандман уулын хошуу гэж энэ аймгийг байгуулсан нь өнөөгийн одоо Увс аймгийн суурь болж өнөөдөр бид нар бас 100 дахь жилийн ойгоо ингээд тэмдэглэхээр зогсож байгаа юм байна. За 1931 33 онд бол нэрийг нь солиод одоо 33 оноос Увс гэдэг аль бие усны нэрээ аваад явсан. Тэгэхээр энэ 100 жилийн ой гэдэг бол найз нөхөд уул усныхан нутаг усаараа цуглан нэгдэж өнгөрсөн 100 жилээ дүгнээд ирээдүйн 100 жилд хамт олноороо нутаг усаараа маш сайхан бүтээлтэй амжилттай байхаа ингэж зөгнөн бэлэгдэж ярьж уул усандаа талархалаа илэрхийлдэг ийм бэлэг сайхан болдгоо. Тэгэхээр өнөөдөр бас их бэлэгтэй сайхан өдрийг сонгосон байна. Бэлгийн шөнийн одоо цагаан сарын шөнийн 30 өнөөдөр ер нь бол хандив өгөхөд хамгийн сайн өдөр гэж байгаа. Хандив авахд бас их хамгийн сайн өдөр гэж байгаа. Та бүхэн намайг худлаа ярьж гин гэж байгаа бол бас зурхаа мэддэг хүмүүсээс асуугаад үзээрэй. Өнөөдөр өгсөн хандив 10 нугаж буян болж ирнэ гэж өчтсөн байна лээ. Тэгэхээр өнөөдөр бол хандив өгөж нутгийнхаа 100 жилийн ойгоо сайхан тэмдэглэе гэж та бүхэндээ уриалах байна. За энэ дотор олон 10 сонголтууд байсан. Тэр олон сонголтууд дотроос ингээд морины одоо бай шагналуудыг ингээ харсан одоо манай Норов Сумбуу ах, Далаа ах энэ төр гэ дандаа их нас азраг гэ дээрээс нь авсан. Надад бол яг л шүтлэн таарсан. Яг шүтлэн насан дээр л явж байгаа. За даагаа бол давтсан. Тэгэхээр энэ шүтлэн насныхаа бол байг одоо ингээд даагаад явъя гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр ер нь бол манай одоо баруун зүгийнхэн бол угаасаа нутаг сэтгэлтэй уул усаа дахиж шүтдэг. Ялангуяа энэ 100 жилийн огоо утга төгөлдөр
агуулга сайтай тэмдэглэнэ гэдэгт итгэж байгаа. Ингээд өнөөдрийнхөө 100 жилийн ойдоо баяр баясгалантайгаар оролцож, хандив мөнгөө сайхан зөвлөж, нутаг усандаа баяртайгаар уулзцаая хэмээн уриалж байна.